2014 оноос засварын ажил нь эхэлсэн Улаанбаатар зочдлын шинэ авто зогсоол энэ 7 хоногт ашиглалтанд орлоо. Өмнө нь байсан гадна зогсоолын талбайг шинжилэн засварлаж явуун зориулсан бөгөөд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлжээ. Харин зочдлын барилгын доод хэсэгт 2 давхар авто зогсоол шинээр байгуулсан байна. Харин одоо бүгдээрээ шинэ авто зогсоолтой танилццгаая. Зочдлын зүүн урд хэсгээс зогсоол руу орох бөгөөд үүдний хаалга нь машин ирмэгц автоматаар онгодог. Авто зогсоол 2 давхар, эхний буюу B1 давхарт 66 автомашины зогсоолтой. Зогсоолгоор машин зогсож байгаа хэсгийг илэрхийлэх мэдрэгчтэй гэрэлтэй. Харин B2 давхарт нь 70 автомашины зогсоол байна. Үйлчлүүлэгчид зогсоолоос шууд угдах хэсэг рүү цахилгаан шатуулан шатаар өксөж уржуулна. Харин одоо та Улаанбаатар зочдлын угдах хэсгийг харж байна. Гурван ээлжийн хамгаалалт касын ажилчидтай энэхүү авто зогсоол 7 хоногийн 24 цаг тасралтгүй ажиллах бөгөөд та цагаар, ажлын цагаар, оройн цагаар, бүтэн өдрөөр эсвэл бүр сараар, жилээр хүртэл хэрэг хийж түрээсэлж болно. Түнчлэн буудлаар өөрчлөж байгаа өөрчлөлөгчдөд зориулж буйны ажил хүлээн авалт, хурмын цайлруудад 5 машины зогсоолыг арга хэмжээ дуустал үнгүй байрлуулах урамшуулал зарлжээ.